Улаач төв үе чин. Улаач үрийн минь түүхийг уудалж дэлгэх гэсэн үү? Урдах замыг минь таних гэв үү? Өнгөрсөн болгоныг сөхөх гэв үү? Улаач үр бүр адилгүй байдаг. Таниулах эрдэм байхад үзүүлэх хатуу бэрх гэж бас байдаг. Үүрэх үйл гэж байхад өвгдийн сорил гэж нь бас бий. Эд бүгдээр улаачийн эрэх зам мөрийг нь засдаг. Эрэх үйл үүлэнд бэлдэж, хатууг үзүүлж, хад суулгадаг. Тийм ээ, миний балчирхан улаач үр. Тэрэл замыг бүгдийг туулж аваа. Тэсхүйе бэрхийгч давж гарсан, тасрах амиач гурвантай сэргэсэн. Үхэлдээ тулж түүнийг хуурсан, үхэл дахин ирэхэд дахаад явж үтсэн. Үхэлдээ анд болж дахин амилсан ч, ирлэхдээ тулж дахин үхэд хийсэн. Арга бэлэг тэгш амин эрчмийг ирлэг түүнд бэлгэлсэн. Ард нь харин ирлэг эцгийн үйлийг хөрсдөд дэмнэх үүрэг хүлээсэн юм. Хан хүхийн ориглын аргад хөх өвгний сургаалаар аргадаж магтаж авир айлыг тэгшидгэх аялахгүй хилэнд суралцаж хөрст дэлхийн хөл хүрсэн газар ханаран налайх уулсын эзэд хоржонон урсах булгийн эзэд мэлтэлцэн урсах мөрний хаттыг магтан аялгуулж аргадан уйрааж ивэл хайрыг нь хүртэж явна. Олон тэнгэртээ үрсэд сурсан эрдмээсээ хуваалцсан хоргүй дэм болж нэхэлгүй тус болж ант нөхөдтэй болов арга эвийг нь олов. Гэвч тийм зөөлөн бишээ туулсан зам нь хатуу учир гимтээд нь гисгээлтэй гинэнд нь сорилтой мулгууд нь хэрцгий мухагт нь ширвгэрч үүлийн үрээ эдэлж аваа үрс олны үлийг нь өтөр хомслогдох гээд үүрлцчихсэх гим бас бие өрмөн. Энэ бүхэн үрийн минь дүүрсэн эрдэм биштэй. Үүнээс илүүд суралцаж дүүргэх үйл бас бий. Хатан ухаан хатан заяага энэ цагта хамттан хазаалгаж нэг ижил сүүлж нэг хамттан амсаж аваа. Жам ёсыг сурах гээд жаяглагч эрдмийн хаттын жатга ногтонд баригдан жаяг ёсондоо суралцах гэж явна. Суралцах эрдмээ судраас олоод судрын их хаттын ивэлд орсон өрмөн. Суу бэлгийг сургах гэж хатан ижийн нар нь судраас холболж онсолсон. Судрын холбоо онстой өрн суралцахгүй холбол ухаан нь балартана. Барайд суувал эрдэм хайрлана. Бултаж зүгтвал үйлс хазаана. Будилж нүдэлж цээжилж уншихыг сорин байрж эрдэм сургана. Даван гарвал шид хүртэн бүдэрч унвал хэр хүртэнэ. Улаач бичээст хад. Миний аав ээж Сүхбаатар аймгийн Угуул иргэд тэд маань 8 сайхан үртэй байсныг өдгөө 4 өрн энэ нартад үлджээ. Аав нь биеийн тамираар их хичээлдэг, улсын гүйлтийн авраг, ээж минь нутаг усандаа сайхан хүүхэн гэгддэг ажилтай, авхаачтай хүн байсан бөгөөд 2 сайхан хос гал голомтой асаагаад 100 хараа хотод ирж аз жаргалтай сайхан амьдарсан боловч яагаад ч юм үрийн заяагаар дутаж явсан гэдэг. Тэр үеийн үздэг, хардаг, мэддэг, чаддаг хүмүүст үзүүлсэн ч тусыг ис олж салхаар шийдцгээх яг тэр үед ээж аавыг ногоон дээл өмсчихсэн мөрөн дээр нэг нь ялах хүүхэд суулгачихсан явж байхыг хараад зүн совингоороо удахгүй хүүхэдтэй болохоо мэдэрсэн гэсэн. Миний ээж эмээ бүгд л далтыг хий зүйлсийг харж чаддаг мэлмитэй хүмүүс байдаг юм. Энэ чадвар нь надад бас өвлөгдөн ирсэн билээ. Удалгүй аав ээж хоёр минь олон сайхан хүүхэд төрүүлж өнөр өтгөн айлтал болсон байдаг. Гэхдээ л хүүхдүүд нь өвчин их ороодог, их энддэг байсан гэсэн.
3 настай байхад нь дүү минь өвөд болоход нэгэн хар шувуу ирээд сахиж байгаа дүүгийн минь сүнсийг авч явахдаа могой болоод гулгаад явчихыг би анхаарад их л гайхаж байж билээ. Үүнээс хойш байнга л ийм сонин зүйлүүдийг харж нэгэн чадвартайгаа мэддэг болсон юм. Би бахархаж хүндэлдэг сайхан ахтай байсан ч ах минь юу нь өвдөж байгаа нь мэддэхгүй, юу нь болохгүй байгаа нь ч ойлгохдохгүй сонин юм их ярьдаг болж амиа хорлно гэх мэтээр зан авир нь ихэд өөрчлөгдөж 2 жил гаруй хэвтэрт байж байгаад өөд болж билээ. Манай хүний дор хорхооргүй сайхан амьдралтай байсан ч яагаад ч юм болдог бүтдэг юмгүй болж өвчин зовлон салхаа байж би хүртэл 3 жил хэвтэрт орж эмнэлэг дамжин явахч огт эдгэрдэггүй болов. Энэ үеэс л манай амьдрал яг юу нь болохоо байчихсан юм бол ямар шалтгаан байна гэх мэтээр эргцүүлэн бодох болсон. Би цусны өвчтөй гэсэн онштой идэрэх найдвараа алдаж байх тэр мөчөд төмөр гэдэг нэгэн өвөд үзүүлж тэр хүн надад тан найруулан уулгалж засал хийж өгсний дараа би ив ирүүл болж билээ. Ах минь нас барахаас өмнө галын дэргэд суучгаад миний дэргэд ноён хувцастай өвөө эмээ 2 ирээд суугаад байна. Би та нарыгаа зовоормооргүй байна. Намайг авч явах гээд байна гэд ярьдаг байсныг эргэн санаж тэр бүхний учрыг олохоор энд тентхийн лам хуурга үддэг хардаг хүмүүсээр явж үзүүлэхэд хид хідэн хүн чи ухтай юм байна гэж байхад зарим нь чи яасан шулам шиг охин бэ гэх зэргээр янз бүр хин л юм хэлдэг байлаа. Голомтондоо засал хийл гэж янзын ном уншуулах боловч тусыг исолж аав минь носол аваар гарах нь нэгсэж элдв хэрэг төвг санаандгүй орчих гээд их чи минь гэр бүлийн амьдрал бүтэлгүйдэж бийж хүүхдээ тээж дэлгэхгүй 9 сар хэвтэрд орж байв. Хүүгээ арай гэж дөрүүлэхэд л ухаан алдаж 20 цагийн турш тусал залгуулан байж арай химэн ухаан орсон юм. Ер нь би үерийн ус зүүдлэхээр л манад ямар нэгэн муу зүйл тохиолддог байлаа. Хүү бит хоёрыг үзэхээр ирсэн юм жимлэгийн өрөөрөө орж ирэхдээ яг босгон дээр гинэ тухайн алдаад унчив. Тэр шөнө би маш их үерийн ус зүүдэлж ямар нэгэн муу юм тохиолдох гэж байгааг мэдэрсэн байсан тул за ямар ч байсан өвхөжл болохгүй, хүүгээ өнчрүүлж болохгүй шүү гэж дотроо шүтээ 100 байж бөө босон ч үүлээ хийдэггүй байсан дөрөвгүй уцтаж арц ганг өөр юу л хэрэгэлдэг чи өөрөө мэдээд ямар нэгэн засал хийх ёстой гэж шаардсанд дүү буурлаа залан засал хийсэн гэдэг. Яг тэр үед нүдэнд минь нэгэн сайхан тод гэрэл үзэгдсэн тул би бүхэл зүйлд ард үлдлээ гэдгийг ойлгож билээ. Хүүмэнд хариугүй харангадаж өгөхийн даваан дээр хоолой нэг хачин хянхтаж дуурахад би арай гэж тэнхээ орон амлуулж билээ. Илэгний хүнд төрлийн битгтээ химээ онцлогдоод эмчилгээ хийлгэж байсан би 3 хоногийн эмчилгээний дараа үзүүлэлтэд битгэн арилж 5 хоногийн дараа ирүүл болжээ гэдгийг эмнэлгээс гарч байлаа. Бөө болсон дүмэл итгэл үнэмшил багтаа үйлээ хийхгүй байсан тул удмынхаа өмнөөс би л босч Тэнгэрийн үйлээ хийж гэр бүл удам угсаага авраа гэж бүтэн сар бодсны эцэст шийдвэр гаргалаа. Энэ үед нүдэнд элдвийн зүйл харагдах, чихэнд янз бүрийн үг аваа, дуу аваа сонсогдох нь улам бүр ихсэж бийж бөөгийн шахаа гих чиг нь орхичихсан яваагаа ойлгосоор 2011 онд онгодоо залж улаач болсон билээ. Анх хатан ээжигээ буулгаж авахдаа бидний амьдралд дэндүү хатууг үзүүлсэн нь гомдож бас нөгөө талаар өсөргсөн байсан би их л адарч тэрсэлддэг байв. Хатан ээжи минь анх буухтаа хилцээ ташаж аав ээжийг минь өвдөх сүгтгийг шаардахад би миний аав ээж хоёрыг сүгдүүлж цайг нь авдаггүй та хинбэ гэд дургуйцсан хартал багавтар хайрхны дайтай сүрлэг сайхан том битээ ихэмсэг хатан сууж байж билээ. Ээж минь ихэндээ буух толондоо засал хийж удмынхаа элдв хараад чатгийг тайлж бидний гомрохлыг бас зөөллөн суудаг байлаа. Хожим нь удмын босгож авахгүй мөнгөнэн явсан бидэнд нэг талаас шахаг ээжийг үзүүлж нөгөө талаас хал үзүүлж хат суулгаж
ухааныг минь бас тэлж байсан юм шүү дээ гэж билээ. Ингээд хатан ээжигээ буулгаж авсны дараа ээж минь нүдэнд минь байнга л янз бүрийн дүрс тоо харуулж бүүгийн төрөл бүрийн эрдэм сургаж эхэлсэн. Хожим өвөө минь чон хөлөглөн үрдээ залрахад өвөөгийнхөө амьдралыг кино үзэж байгаа юм шиг л харж ээжээсээ өвөө минь далаар мэргэлдэг байсан уу гэх мэтээр харсан зүйлээ асуухад бүгд харж байв. Өвөө минь далаар хэрхэн мэргэлдэг, хэрхэн мэлмиддэг болохыг үрдээ зааж өгсөн. Удалгүй би нэгэн айлд засал хийж байхдаа хаан дээдсийн тухай сонсож түүнээс хойш блогийг нь уншиж тэр улаачийн өргөөнийхөнтэй нэгдэж олон сайхан андуудтай болсон юм. Суу ухаанд домогт хаттын энэ сударт орж би миний хатан ээжийн энэ дэлхийд эзэн эрхийн аялгауг түгээх үйл хийхээр заларсан бөгөөд энэ хорвоод мэндэлсэн хөх толботой хүн бүр энэ нутагта газар шороондоо эзэн шиг эзэн байж өвгөд буурлуудаасаа тосон авсан энэ үлгийгөө хайрлан хамгаалах эрдэм ухааныг та бидэнд өвлүүлэн үлдээх юм. Та бүхэндээ хөх тэнгэрийн дор их болсон газар шороон дээрээ элэг бүтэн инх тух амьдрах өрөөлийг дэвшүүлж мэхийн ёсолсон хэлхээ гинж улаачаа. Улаач номд хатан. 2 жилийн өмнө л өндөр хатны улаач болж төрснөөч мэдэлгүй явсан би тун удахгүй амьдрал минь оронгороо эргэж үнэн зөв химэн итгэж байсан бүхэн минь ганхаж оюун ухаанаа чамлан эрдэм мэдлэгээ голон толгой гудаан суун чинээ зүүдлээчгүй явлаа. Гадаад улсуудад суралцаж хэд хэдэн сургууль төгссөн би өөрийгөө хүний дор орхооргүй боловсралтай гэж бодож явснаа нуух юм. Гэвч өндөр өвгөдтэйгээ залгасноос хойш л хорвоо дэлхий гариг ирэхс орчлон ертөнц ямар уудан болохыг бас ямар гайхамшигтай болохыг таньж эхэлсэн билээ. Материалист нийгэмд төрж өссөн би энэ дэлхийд хүмүүн болж төрснийхөө учрыг ч үл ухан алт биеийн жаргалыг илүүтэд бодож авдаг энэ цагийн үе олон хижиг өрөөсөтийн нийгэм байж хүмүүний амьдралын мөнх оршихуй их дэлхийн инх оршихуйтай игнэн нэгдэн оршиж ил далд ертөнцүүд дээд доод тэвүүд арга бэлгээрээ амин их чанараараа мөнхөн шүтэн барилдаж байдгийг мэддэггүй л явлаа. Тэнгэрээс тамгалагдсан бол үгийгээд яаж ч цахалж гидийсэн болийгээд замын дундаас орхиж зугтсан ч эрт орой хизээ нэгэн цагт үнэнд ялагдсан бууж өгч улаач тавилантайгаа эвлэрэлдэн хатан үннийг ойлгон 3 хүний халуун амиг одуулан байж онгодын шахаа гихч юу болохыг биеэрэн мэдрэн байж өндөр өвгдөө догшруулан байж хөх тэнгэртэйгээ анх холбогдож байлаа. Би 3 хүүхэдтэй айлын дунд охин болж дорнын их говийн шаргал наран дор яг л хатан ичи шигээ луу жилд төрсөн билээ. Аав минь насаараа нам төрийн зүтгэлтэн байж 2 аймагт засаг дарга хийж явсан түүхч мэрэгжилтэй ээж минь санхүүгийн мэрэгжилтэй хүмүүс байв. Тэд маань одоо номтын тэнгэрийн эрдмийн өргөөддөө инх тун сууж байгаа. Аав минь миний хатан ижийг ихэд хүндэлдэг байсан тул том хүүд минь баян мөнх жоног бэлэгдэн баг хүүд минь даян их хааныг бэлэгдэн нэргүүдийг хайрлаж байлаа. Миний аав эртний түүхүүд их судалдаг, өргөн их мэдлэгтэй, даруухан зантай, дүлгөөхөн хүн байсан. Харин ээж минь эмэгтэй хүний мяндсан ухаантай, их хүний торгон мэдрэмжтэй, өгөөмөр нинжин сэтгэлтэй сайхан хүн байж билээ. Энэ хорвоод хэрхэн тэмцэх арга ухааныг аав нь зааж, яаж амьдрах бэлэг ухааныг ээж минь өвлүүлсэнтэй. Хар зүрхийн хөх нуурын дэргэд нэгэн галын бөөлөө хийхэд өндөр хатан ээжийн минь бууж алдар нэрээ зүрхэнд минь шивнэхийг сонсоод итгэж ядан суусан минь саяхан мэтэл санагдав. Тэр цагаас хойш бүүгийн жаягт зуралцсан өөрчлөгдөж байгаа миний зам байдлыг буруушаах өндөр тэнгэрээ гих сэтгэлийн минь мохоох гисэн гэр бүлийн шахалт анд нөхдийн ятгалаг бүхнийг үл тоон их дэлхийн алтан судлыг ухан байгаа харийн компани дах ажилласаа гарч тэнгэрийн үйлсд өөрийгөө зориулан
сурч боловсрох үйлэндээ шамдаж эхэлсэн. Өвгдийн сургаалыг сонсож ухаачхын хэрээр байгаль дэлхийдээ ойртож дотносхын хэрээр атал явдлаар дүүрэн бүүгийн амьдралд суралцах тусмаа би дахин шинээр төрсөн мэтэл хачирхах, гайхах олон нууцлах зүйлстэй учирч өмнө нь хорвоог зүүнний сүүгчээр завсраар нь бүтэг батагхан хардаг байснаа таньж эхлэв. Бидний мэдэхгүй, ойлгохгүй, танихгүй зүйлс, төсөөлж чадахгүй зүйлс энэ хорвоо ертөнцийн дээр ямар ариун их байдаг юм бэ? Альва юмс үзэгдлийн шинж чанарыг таньж дүр төрхийг олж харах нэг хэрэг, харин түүний дотоод мөн чанар, амин чанар, их чанарыг ухаж танино гэдэг бол хүнхээр агай зүйл байдаг юм бэ. Нэгэнт л хөх тэнгэртэйгээ холбогдож улааж болсон болохоор өвгдийнхөө үгэнд орж хийх гэсэн бүхнийг нь хийсээр эмнэн домнохын ухаанд суралцаж, арцаг нурууны барай заслын намжаанд явж зүүд хөнөр сонирхон судалж, хүний биеийн бүтэц, өвчин эмгэгүүдийг хүртэн судалж, эрчим бие, од эрхэс, ертөнцийн чулуудуудыг ч бас сонирхох боллоо. Уг нь би автоматикийн инженер, эдийн засагч мэргэжилтэй хүн л дээ. Тэр л үед дэлхийн ээж яг л бидэн шиг халуунаас халуун, амьтай, ястаа, цустаа, 5 цул, 6 сав эргэтэнтэй болохыг бас л бидэн шиг өвдөж шаналж, уйлж, дуулж, уярж хайлтгийг ухаарч бил. Энэ үеэс дэлхийн ээжийн минь ясна болох алт ертөнцийн их судлуудыг, цусна болох тосон их айс авуудыг, хий биенд болох эрчимт их сургуудыг, хор бүхнийг шүүн цэвэрлэх тунгалаг ариун судлуудыг ширгэн байгааг, дундруулан байгааг хараад сэтгэл минь сэмрэн, зүрхэх нь шархиран бууж ирсэн өвгдөө. Хатан ээжийн нараа өрөвдөн хайрлаж чадлынхаа хэрээр дэм болох гэж уламл хичээх болсон. Унш гэсэн бүхнийг нь уншиж, судал гэсэн бүхнийг нь судалж, хий гэсэн бүхнийг нь хийхийг хичээн зүтгэж явсаар нэг л мэтгэд 2 жил өнгөрч энэ хугацаанд хатан ээжийнхээ айлтсны дагуу хэлмэрч их тэнгэрийн улаач хүүгийн хамт Атилан хаан судраа түмэндээ өргөн барив. Үүний дараа ээж минь өндөр төрийн оройн дээд 8 их хаттын сударт буулгах даалгавар өглөө. Бид 2 эхлээд 7 их хаттын улаач нарыг тандан мэдэх, үүлээ таниулах, буурлуудтай золгох үүрэг авав. Яг энэ үед гэрлийн өргөөний зүгээс Атилан хаан судрыг маань үгүйсгэж багсах хил ам дэгдсэн байсан ч сударт хамтрах улаач нараа өндөр ээжийн нараар нь дэмнүүлэн зүрх сэтгэлээр нь тандуулан үүлээ хялбархан таниулж чадав. Соркогтой хатан ээжийч бас улаачтайгаа хамт биднийг зөв зөвхт чиглүүлж өглөө. Энд нэг харамсалтай явдал болсныг хоошид улаач нарт сургамж болгох зорилгоор хийлгэн зүйтэй байх. Хувь хүний нэрээ хичээсэн өчүүхэн сэтгэл, ая талыг харсан ухвар бодол, өвгдийн үйлэнд ямар их гай болдгийг бид эндээс хараад ихэд харамсаж билээ. Хил амаар дайруулан байгаа бидэнд итгэдэггүй юм гэхэд зүрх сэтгэлээ чагнаад өндөр өвгдөө итгээд үүлэндээ нэгдэж чадах эсхийг сорхин өндөр тэнгэрээс оройн дээд хаттын улаач нарт тавьсан бас нэгэн шалгуур байсан юм бэл. Гэтэл нэгэн улаачуур энэ шалгуурыг давж чадаагүй учраас түүхт нэгэн хатны улаач болж үүлийг нь дүүргэх алтан боломжийг алдаж өндөр ээжигээ гомдоож өөр нэгэн тамгад үрээ ээжийг сонгосон нэгэн харамсалтай явдал билээ. Түүний дараа хаттууд үрс бүхэндээ 120 гаригийн дотор сурах, мэдэх, хийх үүлийнхэн даалгавруудыг нь өгч, үүлээ хийж чадна гэсэн ангааг нь муутуун дээр мутарлуулан байж хөх тэнгэрд өргүүлж билээ. Оройн дээд хаттуудын маань улаач нар бүгд л зүтгэлтэй, сэтгэлтэй байсан учраас даалгавраа сайн биелүүлж бид 90 гаригийн дараа судрын үүлэндээ идэвх хилэн орцгоо. Номтын тэнгэрийн өндөр өвгдийн улаач бид зүгээр л сууж байгаад хөх тэнгэрийн судруудыг буулгах эрх авдаггүй юм. Надад л гэхэд дэлхийн түүх, Монголын түүх, эртний эзэнт их гүрнүүдийн түүхийг судлах, Монгол бичгээ сайжруулах, их засгаа судлах, сав шимиг ертөнц, хувилгын ухаан, одон гариг, эрхсийн талаар судлах зэрэг нийт 10 гаруй даалгавар өгсөн байлаа. Хэлмэрч тэнгэрийн улаачид ч мөн ялгаагүй олон даалгавар өгсөн.
Тиймээс бидэнд өнгөрч байгаа цаг хугацаа бүхэн үнэтэй байв. Судлах, суралцах үйлсийн зэрэгцээ буултаа тогтмол хийх үүрэгтэй байсан бид ойр орхон буурлуудаа бас буулгаж байлаа. Буулт бүхэн сонирхолтой боож амьтаа гэж төсөөлж байгаагүй зүйлс хүртэл амьтаа байдгийг ойлгож дэлхийн ертөнцийн орчлонгийн хорвоогийн маш олон амин судлуудын эрчмүүдийн аялгуудын хүчтийн эцэдтэй золгож байв. 12 дээд эцэг 99 тэнгэрээс эхлээд олон дээд ээж аауд ирж зүйл бүрийн хэлээр ярих нь нөгөө үлгэр домог зүгнэлт кинонууд дээр гардаг шиг л эргэлзмээр л гайхмаар хажирхмаар явдлаар дүүрэн байсаар бид судар буулгах өдөртөөгөө золгож билээ. Хэрвээ би хөх тэнгэрийн улааж болоогүй бол, хэрвээ орчлон ертөнц уудам гэдгийг танаагүй бол, хэрвээ өндөр ижийн нартайгаа золгоогүй бол гэдэл олон хэрвээ гих бодох тусам харанхуй амьдралаас салсандаа ихэд баярлаж энэ бүхнийг мэдэх байтугай төсөөлөгч үгүй яваа бусад олон хүмүүсийг гэрэл гэгээтэй замд нь оруулахаар хөх тэнгэрээ байдгийг ойлгуулахаар өндөр өвгдүүдийнхээ суу ухааныг таниулахаар улмал хичээх болсон доо.